За өнөөдөр одоо ингээд Дорногов аймгийн Дэлгэрэг сумын цэцэрлэгтэр орчиж байна. Одоо энэ аль бүлэг нь вэ? Энэ баг үлэг байгаа. Баг үлэг. Тий. Манай цэцэрлэг та заасан мэсэ сураарай гэсэн манай байгш та заасан марлаш өглөө асуун гэсэн 2 2 4 дөө нэг хасаад 3 та 2 2 6 та нэг нэмээд та Энэ баг үлгээс ингээ авьяастан ямар хөвгтэй. Одоо гэрт нараа миний удаа гэрт нараа аюугаа дуугаад байна. Намуу чишэмэ тароо татасуугэ явгын нототаваасад удэшампагат кухнёл вантан Болжмөр сүлэг мэдэх хөвгт байна уу? За чи. Бажмар хөөрхөндө баав талхан дуртайта өвөл талхан даадагта усан дагаа шаргадагта жи дуртайта живцхэн хоёр бажмар таа бэмбэ жаха мэлла пастаби аваачнта багвате чихэл ховат амбаттага ованта. За, дэлгэргийнхэн гэдэг шүлгээ уншив шүү. За яа. Хэн унших вүлээ? За наш. За бүгдээр. Хиний засан мөрөн бүртэ ээж сасан жанан хатэ өргөө цагаан гэрдэ таарэ өдөн сүрэн чашаами өрөө чинсэн хайр өдөн бэнцэн наагуг өсний өрөө шүлдэ өрхайра үсгиби өдөн дөрүн цагаан Чайковский хэрэр гэрхий. За бид хүн маань авьяас хөтөлбөрийн хүрээнд уртын дуу үндэсний хөгжмийн дугуйлангуудыг хэмжлээс хичээлүүлж эхэлж байгаа. Энэ жил бол уртын дууны дугуйлан бид хүн маань зочин багш буюу Монгол Улсын соёлын тэргүүний ажилчин Тэмцэрэн багшийн удирдлаганд ор хичээлж байна. Үндэсний хөгжмийн дуу хөгжмийн багш Дижит маань удирдан зохион байгуулж явуулж байна. Ингээд бид хүн маань авьяас ном хөтөлбөрүүдийг орон нутгийнхаа хэмжээнд нэлээд сайн гайгүй зохион байгуулж байгаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг бид бүхэн маань хэрэгжүүлэн ажиллаж байна. 5 сард цөм хөтөлбөрийн тайланд бид бүхэн ерөнхий боловсролын сургуультайгаа хамтран нутгийн бахарлагаас сэдвээр эцэг эхчүүд олон нийт дэлгэрэнхий ард түмэнд тайлангаа тавина гэж бодож байна.